Хүлэг мөрөөр дэлхийн дайдыг туулж явсан хүчрхэг монголчууд гэж хэн бэ? Тэнгэр заяатаа гэгдэх тэдний нийтлэг төрх нь аль юм бэ гэж асууж магадгүй. Монгол эр хүн гэж Төв Азийн цээжинд нүүж явдаг хүч чадал сайтай, хүнлэг сайхан сэтгэлтэй, хөрөн буруу царайтай улс байдгаа гэсэн тодорхойлолт ном судардаг. Тэр хүмүүсийн ерөнхий байдал ажил хөдөлмөр, хүнлэг сайхан сэтгэлийг дэлгэцэн дөмөглөх хувь тавилан жүжигчин Алтан гэрэлд тохиосон. Даал 80-аад онуудад Монгол киноны дэлгэцнээ бүтээсэн олон сайхан дөрүүдэрэн үзэгч түмний сэтгэл тоногсон сайхан жүжигчин бол Даш Дэлгийн Алтан гэрэл гэж одоо ийм сайхан жүжигчин байлаа. Энэ хүн бол Харангай аймгийн Мунган харьяат харвагасаа урлагт дуруу сонирхолтой болж тэгээд бүр 7 дугаар ангианд дөнгөж төгсвөөгүй юу тухайн цагийн Харангай аймгийн соёлын ордонд дуучин бүжигчнэр одоо ажиллаж тэр үеийн соёлын ордны алдартай ахмад жүжигчдийг дагалдан явж сайхан дуулдаг, хасчгүй, жамгүй, шаггүй бүжиглждэг, жүжигч тоглодог. Ийм л одоо тал талын авьяастай сайхан жүжигчин өсөж, бойжж, торнож энэ Харангай соёлын ордны алдартай найруулагч, Дашмал ур найруулагчийн гараас гарсан ийм одоо уран бүтээлч байсан гэдгээ. За гард магна киноны молго очир тоглодог Алтан гэрлийн уран бүтээлийн түн намтруулах ариун л да. Алтан гэрэл маань сурагч байхдаа 1963 онд театр дээр хөл тавьсан байгаа. Ямар учиртай хөлтөө зэрэг Харангай аймгийн соёл урлагийн 10 хоног буюу декад гэдэг болоход 1963 онд тэр 80 хүүхэд дуулснаар ирэхэд тэн дотор тоглосон юм байна. Тэгээд одоо Ванган багшийн Тамирын бэр жүжигт тулах дүр тоглоод 14 настайдаа театрын одоо тайзан дээр хөдөө гаргаж тавьсан. За дараагаар нь 10 төгсөөд Харангай аймгийн соёлын ордонд дагалдан жүжигчнэр орсон 66 онд. Тэгээд 1970-аад оны дундуур Харангай соёлын ордноос одоо уран бүтээлээрээ шалгаж гэдэг юм уу? Одоо улсын драмын эрдмийн театрт жүжигчнэр ирж ажиллах болсон байдаг юм. Яг тэр үед нь бас мөн Баянхонгор аймгийн соёлын ордноос жүжигчин Дорилгж бас 70-аад оны дундуур ирж ийм хоёр жүжигчин одоо өөрөөх юм бол орон нутгийн театрын хоёр гол жүжигчин л одоо улсын драмын театрт одоо шилэгдэж иржтэй. Тэгээд одоо Алтан гэрэл маань театрт ирээд бол Гомсронгой найруулсан Карло Голдоны хоёр эзний ганц зарч гэдэг жүжигийн Панталоне гэдэг нэг том биетэй бодлоо тийм ээ мөнгөнс нэг тийм дүрд инэдмийн дүрд тоглож байсан санаж байна. За мөн Батын Ямаагаан хорлын дараа гэдэг жүжигэн дээр манай гавьяат Алтан үлзийтэй хамтран тоглодог бас нэг тийм нэгдлийн тоо үрдэгч залууд гарч байлаа. Намдугаан Орломаа их гэж жүжигийн тэр Орломаа ихийн олон хүүхдийн хамгийн том нь болох Найдан жив гэж одоо хувьсгалын төлөө зүтгэж байгаа ийм хүний дүр манай Алтан гэрэлийг их чадварлаг сайхан тоглосон гэж тэр үеийн жүжигчд бол одоо дурсаж ярьдаг. Ийм Алтан гэрэл маань жүжиглэх тал дээр ялангуяа дэлгэцсэн бүтээлд бол одоо өөрийн байгалаас заяасан сайхан бийха, царай зүс, дуу хоолой энэ бүхнээр яхахгүй Монгол киноны дэлгэцийг одоо бас чимсэн тийм Монгол сайхан дүрхтэй, сайхан одоо гүндүүгүй сайхан эр хүний дүрд бол үнэхээр сайхан жүжиглэж олон сайхан дүрүүд бүтээснийг үзэгчид андахгүй. Кино урлагийн дээд сургууль 20 жил. Хоолны темпер их сайхантай, бие хаа сайтай, дуу одоо юу энэ төр их сайхан. Тэг Монгол царайтай. Ийм залуу санагдсан. Тэгээд ер нь жүжигчин байвал одоо их лаштайхан сайхан жүжигчин байх юм байна да гэсэн юм бодогдоод тэг өөрөөс нь сонирхсонгүй. Би одоо багш ерөөсөө ингээд 10 төгсөөд ирсэн хүүхэд би одоо бол дагалдан жүжигчин хийж байгаа. Ер нь бол би энэ одоо мэрэгэн жүжигчин болох бодлого над байдаг. Кинон тоглох, театр тоглох энэ төр мөрөөдлөө ярьж байгаа. Тэгээ дараа нь батсан хойноо бол нэлээд олон жүжигүүдийн туслах дүр сүлдээний ганц хоёр жүжигийн гол дүрт тоглосон байх.
дараамынхаа ажлын үүдгэл би сайн мэдэхгүй Горкийн жүжиг энтерт бол бас гарч ирснийг би санаж байгаа. Намдаг гойны жүжигэнд гарч ирснийг би санаж байгаа. Боогоогоос өмнө бол Алтан гэрэл ер нь анх кинонд зураг авах нь бол миний хүний аим кинон дээр нэг цагдаагийн ажилтан болж 2-3 кадр байд юм аа. Давааны цаан даваа гэж Унтар багшийн кинонд тусгад дүр тоглосон 77 онд. 79 онд одоо Хонч найдын киноны Найдын аав тоглосон. 81 онд Хатанбаатар Магсаржуу кинонд боогоо тоглосон. 82 онд Гэрэл Замжаагийн киноны Билазын жолооч тоглосон юм байна. 83 онд Гард Магна киноны Молго очрын дүр тоглосон. Хатанбаатар кино гарцсны дараа болуулнууд болгоо бас их баяртай байсан. Чи боогоод их сайхан Монгол дүрхийн жигтэй яах хэн ч харсан нэг хайр хүрмээр тийм сайхан Монгол жүжигчин бол тоглуулсан байна гэж Алтан гэрэл хэлж байгаа. Миний боогоо ийм л хүн байх байсан байх гэж би энэ боогоо ингэж л харж битсэн юм. Гэсэн утгын юм болгоо ярьж ирсэн. Боогоо Монгол улсын төлөө гэсэн бидний тэмцэл талаар болжээ. Таны гот цэргийн хүчээр хүрээлсэн байна. Тэгэхээр одоо боцгол. Харин та гүнчи хорлог нь утгаар орж сургыг гаргаад олж олцохыг бод. Сэргэмэд минь явсан болоо. Бараагийн чосны хараад өгөх юмсан гэж бодох юм. Та энэ замдаа үлдээ. Би таатал чинэлж өнөөс үлдүүлээ. Гэвэлээ дээ. Мобогон танараа хааж байсан болооч. Хүний төлөө гэсэн нэг тийм энэ жин сэтгэлтэй. Тэгээд хүнд итгэж чаддаг, хүний итгэлийг хүлээж чаддаг ийм л сайхан төлөв төвшин өрөвч нэмжин сэтгэлтэй ийм одоо эрийн дүрийг тэр боогоогийн дүрээр гаргасан. Төрсөн өссөн ахуй болвол Алтан гэрлийг жүжигчин болоход бол нэг том үүрэг гүйцэтгсэн юм байна да гэж би ингэ сүүлд нь бодож байхад бол надад тийм бодогдож байгаа юм. Алтан гэрэл яахын аргагүй одоо өдөрж өссөн арангаа хөвгөд ахуйн ч гэсэн жигтэй хин тийм Монгол зам дөрхтэй ийм хүн штэ. Одоо нэг гүндүүгээ сайхан Монгол хүн гэж манайхны нэг улсуудыг тодорхойлоод байдаг. Тэр нь бол өөрийнх нь тоглосон одоо энэ миний саяын яриад байгаа энэ дөрүүдүүд бол яхахгүй шингэсэн тийм ч учраас үзэгчдэд ойр байж хүрдэг болов гэж бодоод байгаа юм би. Урлагийн гавьяас үтгэлтэн манай нэртэй кино найруулагч Жамингийн Бунтар байвал энэ Алтан гэрэл жүжигчнийг Монгол киноны дэлгэсэнд анх ер нь нээж гаргасан хүний нэг юм аа. Гард Магна киноны тэр очир зам байна. Таирч яач юу төрөлчсөн хоёр өвдөө. Тэрнийг ярив болоо. Бүлгэрийн далай болно гэсэн үг. Би чинь 10 жилийн өмнө нутгаасаа гарсан хүн. Тэрнээс хойш уулзсангүй. Нэрэл шанаа төвшин хайдлах гэж ялгахын чаргалах. Миний жигмэд цолиг дандаа ингэдэг юм шиг. Жигмэд чи бүх хүн байж нэгийгээ ингэж хорлож явах гэж. Чи тэгээд юу гэх гээд байгаа. Аагархаж омгорхож явна гэдэг чинь чи бэр тэхэгээ харуулж байгаа юм биш те. Дамаа шин сургаг гарчгаа залуу улсуудын зоригийн нохоочвол бид залгамжлах бөхчүүдэд үгээ болгоно гэсэн үг. Чи битгий дэмий донгос. Бүх хүнд чинь нэр төр зөөлөн сэтгэл гэж байдгийг. Зодог синж дүүгүй юу? Ата хонзон, авцаа өвцөө өвөрлөж явах ч юу. Хүчтний үлгий, үлзий торгон дэвжээгээ. Ус сонзонгийн чулуун дэвсгэрч болгохгүй шүү. Чигчи хурууны чилээ гаргахгүй ч юун ч олон үгтэй юм билээ. Амаа татж яваарай. Өөхөр хожуулмын. Тэхгүй шүү. Хэцэг өвгдөөс уламжилсан ариун ёс. Сайн сайхан бүхнээ бид хадгална ч хамгаална ч. Жүжигчин Даштилгийн Алтан гэрэл нь очир заан гэж сайхан дүрийг олонний сэтгэлд хоногшдол бүтээж чадсан. Бөхчүүдээр дамжуулан
Монгол хүний сайхан сэтгэл, шулуун шудрага зан чанар, эрх хүний нөхөрлөг гэдэг чинь ийм л байх учиртай юм шүү дээ гэсэн үлгэр дууриалал цаашлаа 700 жилийн түүхт Монгол бүхэн дэвжээ сэвтэх ёсгүй гэсэн санааг очир занаар харуулдаг. Монгол очрын дүр тоглоход их сонин үйл явдал болсон л доо. Ард манай киноны 2 дугаар найруулагч би байлаа. Бунтар багш намайг одоо дархан Төв аймаг бусад гадуураар явхад жүжигтэй шилжиж болохоор явхад ганцхан юм хэлсэн. Монгол очрыг бити олох гэж цагаа бити гардаараа. Би шууд алтан гэрлийг авнаа гэж хэлсэн. Би жүжигчин шилжиж явхад өгөхтэй зэрэг ганцхан дүр ороод ирэхтэй зэрэг одоо 10 суулдаа яаж тавих вэ? Ансамблаа яаж үүсгэх вэ гэдэг асуудлыг тавьсан. Тэгээ монгол очир бол ерөөсө порог шууд тогссон. Алтан гэрлийн онцлог юу гэхтэй зэрэг их зовоодаг, өөрийгөө зовоодаг, дүрд их зовдоггүй, нүдээр тоглодоггүй. Үг, үйл хөдлөл хоёр нь зэрэг явж идэг, ядрахгүй дүрээ өтөдөг. Их айхтар авиатлаж үзэж юм байна. Гэрлэж амжаагүй явна киноных нь тэр Миласын жолооч 77 номерын жолоочийг нэг гашраа марав гэдэг чинь тэр 77 номерын Миласын жолооч. Ой, гэрээ мартсан гэсээр чи сайн уу? Ойрхон замтаа Одон Миласын өнгөрөө явна сайн уу? Диспетчер талмунгийн дагуу тэггүй инхээ сайн уу? Чи яа нэг нэ? Сайхан мэдэрэ. Чамд нэг үзүүлээд өгөн. Давай. Эргэний муухай саргамжаата экскваторын сахуулмын баяртай. Гуан цаачих нь. Явъя. За чи явж бай. Би нэг жахтай хүүдий. Инженер юм гэсэн. Өсөлдөө. Босооч. Ёолдоо. Тавтаа морилно. За сайн байцгаана. Сайн. Сайхан амарцгааж байна уу? Сайхан. За тэгээд Бунтургаан өөрийн солмон гэдэг киноны тэр тракторын жолооч Самдан гэдэг дүр тойлох юм бол найруулагч Нямдаагийн Хончин найдан гэж манай Дамдгийн цэвэрдүүн адресаа зохиолоор бүтээсэн кинонд тэр найдан хүүгийн аав зоригт гэж дүрд бол алтан гэрэл тоглосон байдаг. Мөн жигж зурган тэр хүний аим кинонд ч мөн бас нэгэн тодорхой дүрд гардаг. Ингээд бодох юм бол алтан гэрэл жүжигчин тодорхой орон зайд Монгол киноны дэлгэцийг нэгэн утгаар бол бас эзэгнэнхэн Монгол сайхан эрсийн дүрд жүжиглэж энэ төрлийн дүрийг гаргасан төрөөчин жүжигчдийн одоо уран бүтээлийн бүхайг бол нэр төртэй залгамжилсан ийм сайхан жүжигчин Монгол киноны дэлгэцийг нэгэн үед одоо бас баяжуулж төрөөдөрэн татдагж өгсөн нь бол бас л одоо ховор аз савшаа юм да. Алтан гэрэл амьдрал дээр яг тийм их хүнд их тосрох цагаан зайлгын сэтгэлтэй хинтэй л бол хинтэй энэ нануу сануу гэж явдаг хүнд одоо тийм ээ нэг тостын болчихсон гэж гүйж явдаг тийм л сайхан хөнгөн шингэн ийм хүн байсан да гэж ингэж ярьж байгаа. За онцлогны хөвгтэй зэрэг их авиастай. Ерөөсөө л тэр туслах жүжигчнэр одоо Арангаан соёлын ордонд байхдаа олон одоо жүжигчийн гол дүр тоглосон. Их хүндэг чанартай, түүрддэггүй, Монгол алхаатай, Монгол сэтгэлгээтэй, Монгол хөдөлгөөтэй тийм жүжигчин байгаа. Тэгээд амьдрал нь бол их одоо хэмнэлтэд уссан юмштэй гэдгийн учир юу гэж эд уран бүтээлийнхаа цэцгэлэлтийн үед эд амьдралынхаа аятайхан байсан үед бол ертөнцийн мөнгө хөсийг үзүүлсэн. 1974 онд дараам театрт ирсэн. Амьдралаа болсон яасан тэрийг хаяад бааз жолоочор орсон. Яг кино хийж төрхий бурхан оронд очсон байгаа. Ард манай кино хийж байгаа. Машины ослоор бурхан болсон шүү дээ. Тэгээд яг тэр шин тэрэг авчихад сайхан шин бензиний машин, бензин зүүдэг машин, сүстэр. Тэгээ энэ кино үйлдвэрийн одоо энэ кино нэгтгэлийн энэ баруун тавд тэрэг авахны орлого тавьдсан. Би миний өөрөө 4-5 дэсээ хүрчээ. Жигээ багш би жолооч болсон шин тэрэг авцсан гэж ихтэйхэн баяртай. Орж ирээд тэгээ манай өрөөгөр ороод жаахан суугаад одоо дүнсүүлээд тэгээд одоо ингээд хэд хоногоос замд гарнаа гэж хэлсэн. Тэгэл замд гараад явал
тэр осол гарч ингэж юу нэртэй юм болсол доо. Жүжигчин алтан гэрэл богинохон насалсан шигээ зөөн дөрвөдөөсөн. Зөнгөх чангалж болгоч цөмөрөн зүрхэнд хүрсэн нүдэнд буусан дөрүүд байлаа. Түүн шиг эр хүн байх юмсан гэсэн найруулагчийн хүсэл жүжигчний зүтгэл Монгол эрчүүдийг тайз дэлгэцэнд тодорхойлсон байдаг. Жүжигчин алтан гэрлийн дөрүүдээс аавыгаан, андыгаан, ахыгаан, ханыгаа гэсэн эр хүний нөхөрлөл харагддаг. Монгол эр хүн ийм хүн байдаг, ийм онцлогтой, ялгаатай гэж дэлхийд зарласан хүн бол жүжигчин Даш Дэлгийн алтан гэрэл билээ.